Positives гэдэг сэдв үзэж байгаа. Түрүүжийнхаа хэсгээр бол бид нэр X нэгрэгээрээ ямар нэг юм хийлгэхэд ашигладаг make someone do үзчихсэн. Одоо let someone do гэдгийг үзье. Тэгэхээр make нь ямар нэг юм хийлгэнэ гэжсэн бол let someone do гэхэд X нь Y-гээрээ ямар нэг юм хийлгэхгүй хориг тавихын тухайд ашигладаг ийм өдөөгч байгаа. За тэгэхээр томьёо нь энэ байж байна. Эхлээд X-ийн дурдна тухайн өгүүлэмжийнхаа дараа нь үгүйсгэж хориглож байгаа учраас don't, doesn't, didn't, won't, can't, shouldn't, mustn't гэх мэтийн үгүйсгэлтэйг нь бичээд тэгээд дараас нь let-ийгаа тэгээд y-ийгаа тэгээд хийлгэхгүй хорж байгаа үглээ анх дэх хэлбэр дээр бичнэ. За тэгээд тухайн өгүүлбэрийн x, y хоёрыг бас сайн олох хэрэгтэй. Хориглож байгаа үйл гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй. A Mongolian woman doesn't let her husband dispose of trash. За тэгэхээр одоо нэг альва Монгол эхнэр хүн эр нөхрөөрөө хог асгуулдаггүй гэж орчуулна. За тэгэхгүй бол одоо манайхан чинь let гэдгийг зөвшөөрөх гэдэг үг гэж ойлгоод одоо Монгол эхнэр хүн эр нөхрийгөө хог асгахад нь зөвшөөрдөггүй гэдэг чинь ямар ч утгад нийцэхгүй юм болчдгийг. Тэгэхээр одоо энэ нөхөр нь асхыг гэд асгачё гэд нөгөө эхнэр нь зөвшөөрөхгүй үгүй гэдэг байгаа юм шиг санагдаад болчихно. Тэмцээс let гэдэг бол огтхон ч зөвшөөрөх гэдэг үг биш шүү гэдгийг дахиад сануулъя. Agree гэдэг маань болохоор бас л зөвшөөрөх гэсэн үг биш шүү дээ. Энэ бол санал нийлэх гэсэн үг. Allow гэдэг одоо энэ зөвшөөрөх гэдэг үг байдаг. За тэгэхээр одоо энэ X нь Монгол эхнэр хүн, Y нь эр нөхөр нь тэр хүнээрээ ийм үлийг хийлгдэггүй гэж анх дэх хэлбэр дээр дамжуулж өгнө. I won't let you eat junk food гэвэл би чамд хонсон хоол идэвхгүй бэлэн хоол идэвхгүй гэхээр одоо бэлэн хоол идэхийг зөвшөөрөхгүй гэдэг юм биш ээ. Нөгөөх нь идчихё гэдэг нь үгүй гэж зөвшөөрөхгүй байгаа биш. Ерөөсөө би чамд хэртэй хувц өмсүүлэхгүй, би чамааг одоо муу мухай амьдруулахгүй өдр гэдэг чинь ерөөсөө зүгээр энэ үлийг хийлгэхгүй л гэж байгаа. My parents didn't let me ride a horse bareback. Аав ээж маань надад тэр морийг зайдан унуулаагүй. Дараа нь we shouldn't let them go there. Бид нар тэд нарыг тийшээ явуулахгүй байх нь хэрэгтэй. Явуулахгүй байх зохилтой. My brother didn't let my sis participate at the concert гэвэл миний ах эгчийг маань тэр тоглолтод оролцуулаагүй. Өөрөө оролцоогүй тухай яриаггүй. Ах нь эгчийг нь оролцуулаагүй гэж байгаа. За тэгээ we mustn't let our children act rudely. Бид нэр хүүхдүүдийгээ одоо бүдүүлэг аашлуулахгүй байх хэрэгтэй. Аашлуулахгүй яасан ч аашлуулж тэгж болохгүй гэсэн утгатай. I don't let my son play PC game. Би хүүгээрээ одоо цахим тоглоом тоглуулдаггүй гэж. За let гэдэг маань зөвшөөрөх гэдэг үг биш шүү. Тийм учраас одоо let гэдэг өдөөгчээр эхэлж байгаа тохиолдолд араас нь ямар хэддгээр би одоо тусгаар юу гэж орчуулдаг, ямар утга илэрхийлдэг болдгийг бид нар дараагийнхаа хэсгээр үзэх болно. Тэгэхээр одоо ингүүлдэггүй. Жишээ нь одоо манай аав ээж намайг 21 цагаас хойш гаргуулдаггүй гэвэл одоо my parents don't let me go out after 21 гэж ярина. За тэгээд одоо нөгөө нөхөр маань миний үсийг тайруулдаггүй маа гэж ярьдаг штеп бид нар. My husband doesn't let me cut my hair гэж ингэж ярих нэ. За баярлалаа.